За уул нь болд гишүү маань яг анхны хилцүүлгийн үед наад саналуудаа гаргаад яг байнгын хорон дээр те энэ хууль чинь одоо ингэ зөрчилдөж байна. Энэ чинь 16 дуусчих 16 батлна гэсэн байна. Энэ одоо өргөн барьцсан баталсан хуулиудыг оруулсан байна гэдэг байнгын хорооны анхны хилцүүлэг дээр саналаа гаргаад хасахыг хасаад сайжруулах явах бололцоо байсан л да. Одоо яг таныг би бас 2 дугаар хилцүүлгийн үед бас хөндөж яриараа гэж үзэж байгаа шиг байна. Гэхдээ таныг бас байхгүй ардуур байнгын хороонд санал гаргаагүй байх тус байнгын хороос ажилласан юм аа. Өөрөөр хэлэх юм бол төслийн хавсралт заасан хугацаа 2016 гэсэн буюу одоо таны сайн хэлж байгаа 16-онд санаачлаад их хурлын гишүүд засгийн газраас санаачлаад өргөн барина гэж оруулсан хуулийн төслүүдийг 16-онд дуусж байгаа учраас 17 болгож хойшлуулъя гэдэг 17 болгоцсон. За таны сая хэлсэн олон улсын гэрээний тухай хуулийн шинжилсэн найруулга дэлхийн худалдааны байгууллага Марракешийн хилцээрт нэмэлт өөрчлөлт тухай хуулиудыг одоо байнгын хороо хилцээд бас баталсан учраас энийг хасъя гэдэг одоо инквери гишүүн байнгын хороонд дарга санал гаргаад энийг хасцсан. За Монгол улсад дипломат албаны тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг хасъя гэдэг юм. Өөрөөр хэлэх юм бол өнгөрсөн онд өргөн баригдсан, батлагдсан хуулиудыг бид хассан байгаа. Энэ хууль тогтоомжийг боловсронгоолох үндсэн чиглэлийг бид 2016 оны 10 сард өргөн барьсан. Тэр үед батлагдаагүй, өргөн баригдаагүй хуулиудыг оруулж ирсэн. Өнгөрсөн одоо 10 сар, 11 сар, 12 сар хугацаанд бас тодорхой хуулиуд өргөн баригдсан. Өөрөөр хэлэх юм бол батлагдсан учраас тэр батлагдсан өргөн баригдсан хуулиудыг бол энэ жагсаалт үндсэн чиглэл тусгаад яах вэ гэдэг байдлаар хассан байгаа гэдгийг та бүхэнд төсгөлье. За тэр сонгуулийн хуультай холбоотой асуудал дээр Баасанку болд үтээр л одоо сонгуулийн хуулийг өргөн барих үүрэгтэй болчлоо. Бид нэр өргөн бариад батлуулъя гэжсэн та нар дундуур нь хүч төрөөд одоо бас өөр хууль оруулаад ирэх гэдэг байдлаар өөрөө өөртөө зөрчилдсөн зүйл таах ярьж ин л та бас. Энэ дээр таны саналаар Баасанку гишүүний саналаар эх 4 жилийн хугацаанд энэ сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг шинжилсэн найруулгыг би санаачлалнаа, би өргөн бариныг саналаа та өгсөн. Тэрийг чинь бид нэр хууль тогтоомжийг боловсронгоолох үндсэн чиглэл суулгаж өгсөн. Ингээд суулгаад таны саналыг хасчих юм бол та миний саналыг яагаад хасчих вэ? Би ийм хууль өргөн барих гэж хахад миний эрхэнд талдлаа, миний саналыг хаслаа та гэдээ намайг шүүмжлэнэ. Суулгаад өгчхөр би хийхгүй гэж яхад чи яагаад намайг сонгуулийн хууль баталгээд шахаад байгаа гэж хэлнэ те. Ийм байдлаар битгий бас ингэж зүгээр шүүмжлэхийн тулд битгий шүүмжилж байгаа чи та бас те. Тэгээд бид танд үүрэг өгөөгүй та санаачилсан, санаачлах эрхтэй тэр эрхийг чинь хүндэтгээд суулгасан. Харин өнөөдөр сонгуулийн хуулийг санаачлах эрхийг чинь хүндэтгээд суулгасны төлөө үүрэг өг сонгуулийн хууль надаар санаачлуулж батлуулах гэдэг нь та битгий шүүмжлээч гэж танаас хүсье.